Тэгээ өдөр болгон зодолж. Угаасаа эрэгтэй хүүхд болгон сахилахгүй байдаг байхгүй. Аль байрлалаас ямар гар ирэх үү те. Зодолтууд харагдаж шүү дээ. Бодомжин зодолж байгаа юм. Гараа ингээд хадуулсан зэ ингээд төмөр хадаас хадуулсан. Хадаас нийлэг гарцсан. Шүнжэнгөө тэр толгоо гавн гээл өвдөөл. Сайн байцгаана эрхэмд үзэгчтэй. Жошогийн подкаст эпизод 14 эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн маань дугаарт маш эрхэм хүндтэй нэгэн зочин бас миний бүр хар багын найз маань хүрэлцэн ирсэн байгаа. За та бүхэн сайн мэдэх Монгол улсынхаа нэрийг олон жил Азийн давцанд, дэлхийн давцанд дуусгаж яваа холимог тулааны тамирчин Нанди Эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байна. За юу вэ Нанди минь. За тэгээд тэр ч одоо 20 жил болцсонгүй тий. 20 жил болцсон байна тий. За тэгээд Монголдо ирсэн хизээ ирэв. Би одоо ирээд 4-5 жил. За. Тий. Одоо 30-нд тулаантай 31-нд. Black Combat гэдэг солонгосын албанд. Тэмцээний бэлтгэл яаж ийн? Юу болж байна? Тэмцээний бэлтгэл дажвэ. Одоо нэг жин хасаалтанд ороод эхэлсэн би нэг 14-5-ыг хасж байгаа. Пүүх. Одоо нэг 10 жил хэлчихээл. Одоо амжих юм уу? Асуудалгүй. За одоо ярина. Ер нь бид нэр Нанди Эрдэнэс суралцах юм их байгаа. Жи хасгаас ахуулаад, төвчээр хатуужлаас ахуулаад маш олон юм байна. За хоёулаа бол одоо нэг телевизэн нэвтрүүлэг шиг асуулт хариултын нэвтрүүлэг шиг яваад яах вэ? Зүгээр сайхан чөлөөтэй яриа явчих. Манайх ер нь сэтгэл зүй суурьтай подкаст. Тэгэхээр ер нь спортын сэтгэл зүй, за нийгмийн сэтгэл зүй тал руугаа хэдүүлээ ярина. Хоёулаа бага наснаасаа эхлэе явчих. Тэр чинь үзэгчдтэй сонсогчтой хаваалцаж сонирхуулж ярахад цэцэрлэгийн нэг ангийнхан. Тий. 10 жилийн нэг сургууль эсмэ. Тэгээд бүр ярих юм бол тэр чинь бүр зэрэгэлдээ байрны хүүхдүүд 100 айлах хоёлаа. Хар багын. Би ингээд ихнэр хүүхдүүд ингээд л ярьдаг байхгүй. Би цэцэрлэгт гэхлээр байсан аа гэхлээр хүмүүс за арайч. Байсч би өнөөдөр бүгдийг ярьна. За тэгээд тэр 24-ийн цэцэрлэгийн чинь бараа хойдолд нэг гараж байдаг гэсэн шүү дээ. Тэнд зодтолдог гэсэн тий. Тийм шүү дээ. Тэндээс ер нь тэгэл тулааны амьдрал эхэлсэн юм шүү. Зам дагна гэж дээгүүр гараж дээр гүүгэл тий. Тэгэхээр би ч тэгэл тулаан амьдрал чи манай аав өөрөө бокс шүү дээ. Тийч бидэж байгаа. Игч чинь бокс чинь, дүү чинь бокс чинь. Амбул 6 4 бокс. Дүү нэ чинь одоо тоглож байна. Дүү тоглоогүй. Бас нэг эдийн засагч. Эдийн засгчаар ажиллаж байна. Солонгост. Яаж ер нь бол аваараа дамжуулаад орцсон. Хитнээс одоо эхэлсэн. Найз нь бүр 14 төгөөс юм. Одоо 13 тэгээс яг насаа хэлж гээд мэдээд ирлээ. 26 жил судалдаг шүү дээ. 26 жил. Одоо мэдээж амжилт гэдэг чинь миний төлөө өөрийнхөө төлөө л хичээлж байгаа шүү дээ. Гэтэ нөгөө талаараа яг усан шишээд орсон он болохоор би 2002 оноос эхлээд Хшээгийн тамирчин болоод өсвөр залууч гэдэг явсан. Тэгэхээр 2002 оноос хойш Монгол улсынхаа нэрийн төлөө л олон улсад тулдаад 24 жил болж байна. За манай Нандиач баг тулааны спортын Монголын маш олон шагналуудыг аваргуудыг авч ирсэн. За боксер бол улсын аварга хэд болж исэн те. За тэгээ би чинь бас Нандиагаа дагаж боксд орж 3 сар шамраад гарч исэн. Дараа нэг таквондод орцсон явж исэн чинь орж ирээд бас таквондогийнх нь аварга болчихж исэн те. Тэр чинь бас 8 дугаар ангид байлоо 7 дугаар ангид байлоо. Явсан хэдүүдээ явсан мэдгүй юмшсан. Тэ. Өөр ямар каратегаар явж илаа. Өөр таквондогийн улсын аварга, боксын улсын аварга, кикбоксийн улсын аварга, Монгол зоогийн улсын аварга, гардан талааны улсын аварга. Тэгэл за ер нь холимог тулаанлоо. Тийм тэгээд найз Солонгост яваа. Солонгос яваа. Хэдэн онд явлаа? 10 онд. Хоёулаа яг ойролцоо явсан шүү дээ. Би 10 онд Америк явал чи Солонгос явал. Тийм байна тий. Тэгэл яг эд тулдаг гой насн дээрээ хайр дурлал мандтгаа гэж Солонгос явсан байна. За тэгэл гадны амьдрал бид нар чинь бас гадаад оронд очиод хүмүүс сайхан гоё байгаад байна. Одоо нөгөө тухайд чи Facebook гарч ирсэн шүү дээ. Тэгэл яг үндэ цаад амьдрал бол тэгэл чанга шүү дээ тий. Тийм шүү дээ. Зүгээр
гоё нөхцөл байдалтай л гоё орчинтай газар л амьдарч байгаа хэс хэцүү шүү дээ тий. 5 цаасаа сайжруулж гээл. Тий. Өвдөх хэрэггүй. Тий яг өвдөх хэрэггүй. Өвдөх юм бол бүхэн байнга л мөнгө гарна. Тий. Тэгээ ямар ч амар өндөр төлбөртэй энэ төр өндөр орнууд чинь тий. Нэг шүд мүд яасан чинь баг $2000 молдор болох гэдэг юм уу? Ээжг доллар гэж үстэй чи боноор ярьдаг. За тэгээд ер нь одоо Солонгост очиод хоёлаа яг нэг амьдралын бас хатуу хөтөө бүгдийн толиод ярьчвал бас илүү сонирхолтой яриа болохолоо. Тулааны талаа юунуудыг бол мэдээллүүдийг бол өөр зөндөө ярилцлагын нэвтрүүлгүүдээр автын хэмжээ хоёлаа ярилцлагын нэвтрүүлгүүдэд ороогүй гоё нандин юмнууд бас яриул тий. За энэ тулаан руу орохоос өмнө хоёлаа баг насаа жоох ярина. За 100 айлд ч одоо тэгээ бид нар чи яг эд 2000 онд их үе тий. Одоо 90 оны сүүлээр чи одоо яг өсвөр насныхан болцсон тий. Тэгэл явж исэн. Хэрэг зодоо хийж. Ер нь гэр бүлийнхээ чихмхийг халууцуулж явсан юу байгаа, сахилгагүй явсан юу байгаа юу? Хүмүүс ингэдэж штэ. Хүүхдүүд би чинь багтаа сахилгагүй байсан гэж ярьдэн штэ. Угаасаа эрэгтэй хүүхд болгон сахилгагүй байдаг байхгүй. Би чинь багтаа их хөдөлгөөнтэй хүүхд байсан энэ. Хөдөлгөөнгүй хүүхд гэж хаана байдیں۔ Зүгээр тэр хүмүүстэй нийлэхгүй л өөр практицтай нийлдэг тийм практиксараа л явдаг байсан штэ. Найзын гэсэн ялгаагүй. Тэгээд бас багтаа сахилахгүй л хөвтөөсөн. Тэрээс амар муу юм шиг зүг хаана очиж яаж сахилгагүйдах уу? Тий. Арх дарс юмнаас бол хол. Тийм буруу. Манай аав ч угаасаа алдаг юм байсан. Тий, чанга байсан. Бүгдээрээ яддаг. Бүгд байнс тийм үү. Надад шимээр хүүхдүүд тоглож бол тоглохгүй. Ааваас айгаад. Тийм байсан. Би чинь танаад орж хоол моол идэ 2 дугаар харинд тий. Тий. Тэгэл хүүхэд нас гоё яж тий. Гоё одоо бөөнд орсон ч тий. Бид тэр чи одоо тэгэл нийтийн байрны тухай юм бас сонгол амьдралуудын нэг штэ тий. Зарим нь гэр ороод тэр үе чинь 100 айлбар амар гоё юм тий. Юу архишин мархис. 100 айл очлоор чинь зүгээр тэрээс харсаа марцаа. Янз бүрийн гоё зүйл нөгөөтэй л байсан тий. Тэгэл бүгдээрээ ингээл байрныхаа гадаа гараад ирнэ. Тий, дуугаа тоглож чинь. Эмээ өвөнөр найзууд, аав ээжүүд нь найзууд, хүүхдүүд нь гадаа л тоглож идэг. Тий, тий. Гоё эрүүлэлэг зөв үссэн юм шиг санагдаад байдаг шүү. Тэгээ сүүлд жоохон компьютер гарууд ихэрсэн тий. Бид нар тэгэл юу нүгэ явцгаац шүү дээ 14 5 тагаасаа тий. Яг тийм үү яг тийм үйл нүгээс тий. Тэгэд ер нь нандаа бол яалтчгүй бас 100 айлдаач тэр Монгол 3-т ч тэр угаасаа тэгэл хідэн залуучууд ойлгомжтой тий. Тэгэл ярьдаг л байсан. Тэгээд спортод орож байгаа дараахан болсноо тий. Тийм баг. Спорт ер нь их төлөвшүүлсэн үү? Тий, спорт гэхээс илүү бүр тулгааны спорт ч ялангуяа. Дутуу хийсэн хүнд бол нэг хорлцож байгаа. Тэгээд гүйцэтгэг дурлаад тогтмол явсанд бол баг ийм байхгүй дэр чинь зодооноос зүхтэн тий. Зодоон болох юм бол бие аваад явчихна. Дээрс нь ямар нэгэн гарцаагүй байдал зодлоход бие хамгаалж штэ. Тэгэхээр сүүлд өдөр болгон зодтолт ш. Одоо 26 жил толгоолгоо зөвхөлж байгаа юм чинь гудамжинд хин нэгэнтэй тэгэл зодлох гээд байж байгаа тий. Тийм шүү дээ. Тэгээд ер нь баг хуулиараа чороотой байдаг үстэй. Тийм шүү дээ. Мэргэжлийн спорт болоод тамирчин болоод ирэхээр тий. Тэгэхээр чин баг ингээ үнийг зохичих юм бол тэр чин зэвсэг бариад зөксөнтэй адилхан энэ төр гэж тооцогдсон юм шиг шүү. Ерөнхийдөө ингээл зодлолтод харагдаж шүү дээ. Гудамжинд зодолж байгаа юм яа. Гар марна. Нүдний мөр баг ингээд слав хөөш өгсөн шүү. Угаас тийм баг. Тэгэхээр би байнга хэлдэг байхгүй юу? Эрэгтэй хүн бүр зодолдох шаардлагагүйч зодолж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч үе тийм шүү. Тэгэхээр гоё спортоор хичээл. Сонголт өгөхгүй тохиолдлууд бол гардаг шүү дээ. Амьдралд ялангуяа гадаад мададад явж хахад их нэртэйгээ хүүхдтэйгээ явж хахад ч гэдэг юм уу те. Тэр бол ямар ч чамд сонголт өгөөгүй дээрмдэг гэж байгаа тохиолдол ч гэдэг юм уу те. Скол бүр үнэхээр одоо чиний эргэн тойрны хайртай хүмүүний чинь одоо хэцүү байдалд оруулж байгаа нөхцөл байдал ч гэдэг юм хамгаалах байдлаар ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол тэгэл олон зөхгүй шүү дээ. Ганцхан зөхөөл. One shot one kill. One punch one kill гэж явчих. Ухаалтаж алдаж байгаа. Тэгээ зүгээр хүмүүсийг гимтэйгээл өсөлтцээл заанлцаал янз бүрийн муухайн зодон болохгүй шүү дээ. Яг гарцаагүй тохиолдолд бол хүнийг нэг зөхиод цэвэрхэн унах гацдаг байх хэрэгтэй болов. Юу ч тэгээд зодоноос холоо. Залуучуудад одоо өсвөр насны ялангуяа холбог тулаан сонирхдаг. Одоо ер нь монголчууд тэр аяараа сонирхдаг болчихлоо тий. Холбог тулаан гэж мэддгүй байсан шүү. Тэгэл одоо сүүлийн хэдэн жил бол бүр
маш сайн мэддэг болчихлоо шүү дээ. Ээж аав нар хүртэл мэддэг болчихлоо шүү дээ. Урд нь бол энэ ста ямар амар угаасаа анх үзэж байгаа хүнд бол аав ээж нарын үеийнхэнд бол хатуу шүү дээ. Пүүхч бүр те баг дөрөнгөн биш үү гэл ингээд хэлдэг шүү дээ. Одоо бол бас нүдэн жоохон тасаад эхэлж шиг боллоо те. Тэгэхээр энэнийхээ хэрээр энэ спорт Монголд хөгжиж гин гэсэн үг л дээ. Ер нь одоо гудамжин зодтолдох гэдэг хүүхдүүд нь жоохон сахилахгүй гэдэг энэ ээж аав нарт энэ залуучуудад ер нь юу гэж хэлэх вэ? Хүүхдээ тэгээ заавалчуд тулаанаар спортоор хичээлүүлээ л гэж хэлээ тий. Тэгэхээр чи хүн чинь шаал онд зодтолдох гээд байх. Яг уу халт явцсан хүмүүс ингэдэг байхгүй юу? Дүнгэж яваад нэг гүйц цураагүй ч юм уу тий. Тийм хүмүүс яар бусдад дэрлэх гэдэг. Яа бокс тоглодог. Тэрэл би бокс тавьдаг гэл. Бас сөрөг нөлөөт. Тэгээд тогтмол явуулах. Хитгэн юм сорчаал тэрвэрээ жоохон тий. За Солонгосын амьдрал руу яваад орчээ. За Солонгост очоод ер нь эхний хэдэн жил ер нь очоод эхэндээ нэг хэцүү байдаг хэл үсэн чинь сурах гад өөрийгөө бүрэн ойлгуулж чадахгүй чиний зүв байхад ажлын мессен дээр асуудал үүсгэж гэдэг юм уу те тэрийгэ бүрэн ойлгуулахгүй байх амар уур үрмэртэй. Ер нь хэдэн жил болж иж учраас бидгүй тэгэл хэцүү л байгаад байсан ш тамаасаа. Тэг яг чиний яриад байгаа шиг найз нэрс нь Монгол улсын шишээгийн тамирчин байсан. Яг ид карьертэй үе дээр явцсан. Ажил хийж үзээгүй. Тэр Солонгост очиод хинч биш хүн намайг ингээл зархад хинч биш хүн намайг ингээл уурлаад цагийнхад ямар хэцүүсэн гэж. Айгүй хэц. Тэгэл эхнэр байна. Явчаад манай хамт амьдраад манай ихтэй жирэмсэн болцсохгүй. Тэрээс л яг би одоо эцэг хүний хариуцлага, нөхрөөний хариуцлага байна шүү. Тэгэл уураачихсан дараа л яа гэсэн чинь ингээл дотроо шатаал. Гүрээсэн эхний нэг 4-5 жил хэцүү байсан шүү. Ганцаар ажиллана. Эхнэр хүүхдээ ганцаар идэж байна. Яа чанга те. Хэцүү шүү дээ хүний өдөрт чинь. Ядаж харалцаад хүн байхгүй нэг өдөр. Тэгээд дээрэс нь эхнэр хоёртай. Их сургуулийн төлбөр байна. Хүүхдийн төлбөр байна. Тий, ер нь бол УК-г маш ер нь бүх боломжуудаар бүх нөхцөл байдалд маш сайн хичээснийг бол УК гэдэг маш нандин ярьсан шүү. Яа, нэр тэгж дууддаг хүмүүс байгаа. Байгаа шүү. Тэдний хүмүүс бүгд л УК шүү. Тий. Найз нь хараад л яасан л да. Би ч бас тэнд Америкт тэгэл яг л адилхан юм үзэл явж байгаа юм чинь тий. Тэгэл бас нэг сургуульд худлаа өмнө сураал хажуугаар нь бас тэгэл бас нөгөө их нэртэй болоод хүүхдтэй болоод тэгэхэр чинь л ер нь чангалчтэй. Нэг нь ажил хийхэ болоод эхлэхээр тий. Тийм шүү. Яг тэр уналтанд орж исэн чи ингээм амьдралынхаа өнөөдөр ингээм 30 хэд настай 40 өрөөг байна манай хоёр те 30 эдтэй хэлэхгүй тий энэ насанд ч ингээд хүн яг нэг юм доошоо унж үтсэн үед байдаг над бол яг би тоолсон чи 2 эд юм бэл 2 удаа бүр яг бүр даун болоо тий гэхдээ тэр чинь нэг өдрийн даун болохыг яриаггүй шүү дээ яг нэг цаг хугацаанд бүр яхаа мэдхэ болоод те тэгж байгаа дахиад нэг шинээр эхлээд бүр 1 2 гэд хэлдэг шүү дээ тийм үе тохиолдож байсан бол хэдэн удаа найз нь мэдхгүй би яг бүх зүйлийг чадан гэж гүрийгэл гэдэг гэсэн болохоор хэцүү болсон ч ингэж чадхаас өөр аргагүй юм чинь тий. Даун болсон бол ер нь спортод оё холбогдлоор бол тулдаал гараа болсон. Хугалцлаа амар хэцүү шүү дээ. Амар хэцүү. Бэрт чинь гэрт ингээд 3 ам ангаж байна. Тэгээд орж ирж байгаа мөнгө байхгүй ямар бизнес хийж байгаа шүү дээ. Тэгэд аюу хэцүү байсан уу? Тэр л хэцүү байсан. Одоо гараа ингээд хадуулсан зэрэг ингээд төмөр хадаас хадуулсан. Хадаас нийл гарцсан. Гипстэй. Тэгэл ингээд барилгын ажил. яа чанга шүү. Тий. Тэр үед хэцүү байсан уу? Ер нь бол сэтгэл зүйн хувьд бол бүх зүйлд гайгүй л дээ. Тамирчин болоод ч гэдэг юм. Тэр спортын сэтгэл зүй, тамирчны сэтгэл зүй гэж тустай юм шиг байна. Тий, яг үнэ. Яг тэр нэг унтсан үедээ нэг тамирчны сэтгэл зүгээр одоо тэр нөгөө юун дээр очиод тасгалынхаа байранд очиод бүх юмаа тайлах ч гэдэг. Тэгээ яг наадах стресс тайлагдчихна. Тэгээ ер нь асуудал тэрсээ 2 төрлийн юм өгөхгүй яаж ундаггүй гэсэн л 2 төрлийн юм байна шүү дээ. Тэгээс хүнд асуудал ирдэг хүн байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хүн бол ингээл тэр асуудал амьдраад гайгүй болоод байна. Би асуудалтай биш. Хүн болгонд асуудал ирдэг. Асуудал ундаггүй л зэ ялгаа тий. Тэрнээс нь ундаггүй ирэх хүн байхыг хичээдэг.
сайхан хариулт байна. Ер нь тэгээд энэ манай тулааны спортын тамирчид бол ялангуяа амар санагдаад байгаа байхгүй. Яг бүр тэр чинь хүнтэй яг зодтолдох бол бас хэцүү шүү дээ. Яг одоо манай монгол залуучууд зодтолж үзээгүй юм баг байхгүй. Яг хүнтэй яг юм уурлаагүй. Ууралцсан үед бол зориг орчтой бодохгүй шүү зодтолд чинь те. Уурлаагүй яг ингээд бид нар жоохон бохт чи энтэй үзэх үү гэж юмсгүй зорж очиод хаалганд өгч байгаа зодтолдох үе байдаг. Тэр чинь ингээд ямар ч уур байхгүй. Зүгээр л хин өөрсдөө батлах гэж нэг замд зодтолдог гэсэн те. Хин нэмээгээ те. Энтэй үзэх үү гээл те. Тэг ямар ч бодохгүй. Тэгээ үтцдэг гэсэн те. Одоо тэр чинь бүр сумлаа хэлж байгаа юм чи. Тэр шамаг үзье гэж хэлээл дунднасаа ярил те. Тэгээ энэ дэр би нэг гоё юм ярих гэдэг. Одоо ингээд ангийнхаа атмантай зодтолдог чинь яг ингээ үзэгчд өөрсдөө яг бодоод үзээрэй залуучууд их юм үзэж байгаа. Ямар хэцүү лээ те. Мангар том зориг шүү дээ. Тэгээ сургуулийнхаа атмантай. За тэгээ хорооллынхаа атмантай бүхэлдүүд нь тэр хороолч мангар бол атманууд байгаа шүү дээ. Үеийн хүмүүс ярьж шүү дээ те. За тэгвэл тэр хотын за тэгээ Монголын тухайн улсын тэгсэн чинь тэр тайзан дээр тэр дивжин дээр октогонд тухайн улсын атман хамгийн эгүү гарна. Дээрээс нь бүр яг энүүгээрээ хит хитэн төрлийн спортоор тэ тулааны төрлөөр мэрэгцсэн бүр эгүүгээр гарч ирж байгаа шүү дээ тэ. Бүр мэрэгжлийн болцсон гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр чинь бүр хоёр улс үзэж байгаа. Арт түмэн тэр чигээр. Тэр нэг олон хүн тойроо зогсоо үзэгчд нэмэгдэх тусам улам эвгүй байдаг шүү дээ. Тэр шиг бүр тэрийг хит дахин уулцсан юм шиг сэтгэлийн дарамт тус явж байна. За яг энэ үед яаж энэ нөгөө сэтгэлийн дарамтуудыг давж гардыг. Би чиний ингээд тулаанд орохынхоо өмнөх нөгөө би бүх юм нэг үзэж байгаа юм чинь. Тэнгүүд бүжгэлж бүжгэлцсэн байж байгаа байхгүй. Тэр тайвшрах аргагүй эсвэл юм яг тийм бах тий. Тайвшрах арга. Ерөөсөө виэс төрүүлсэн би амттай ухааны юм биш үхтэй зүгээр миний боддог барим. Айдаг гүн гэж байдаг байхгүй юу. Бүгд л тулаанд орох юм бол бүгд л ааш. Ягаад гэвэл тийж зохиолоод унчих вэ тий. Хүчлээд хөлгаараа хугалчих вэ. Бэртчих вэ гэх амь насанд ч бүр аюултай юм чи. Тэгэхээр айдаг хүн байхгүй. Тэнд айцаа нуудаг л гэсэн хоёр юм байдаг. Тэгээ миний бас нэг айцаа нуух тийм арга барилж гэх юм уу тий. Тэр юм болов. Тэгэд яг сэтгэл зүгээ гоё болгодог шалтгаан тулааны өмнө гарахлаарэ угаасаа л маргааш болох юм чи тий. Бүх зүйл өнгөрцөн л байдаг шүү дээ. Хэцүү зүйл. Чи тэр ингэ Солонгос Америкт ажиллаж байсан гэсэн ингээл хэцүү өдөр өнгөрцөн л үүдэж. Тэгэхээр угаасаа л өнгөрөх юм чинь их саа зовоод яад гэсэн байдалтай л. Яг тоглоод эхэлчихээр гайг болчихдгоо. 10 секунд өнгөрөөд тоглоод эхэлчихлээр тэгэл би зодож байгаа бол нөгөөдгөрөө тоглоно шүү дээ. Баг гэхэлэр цаг амар хурдан өнгөрцөн заяа. Тэгээ би ядарсан оноогоор ялгаж байгаа нөгөөд зодохгоод явж яхад бас цаг хурдан өнгөрцөн. Тэгээ яг ялгаал зугтаж байгаа үед л хамгийн хэцүү шүү дээ. Цаг дуусаасан дуусчмаар гэдэг те. Хөөгөөд идэг улгацсан. Тэг би тэр зодох гээд ингээд ялагдж байгаа оноогоо авъя гэд хөөгөөд хийж яхад цаг авчихсан. Хамгийн одоо за энэ дээр нэрээ нэг асуулт манай үзэгчтэй асуумаар байгаа нэг асуулт байна. Road One биш үү? Road One-аас гарсан юм уу? Road FC-гээс холбоо тий. Road FC-гээс тий. Тий. Гарцсан. Тэндээс гарцсан. Одоо энэ Black Combat чинь Солонгос юм билж тий. Тий. Black Combat Road FC чинь Азийн номер 1 холбоо байж байгаа байсан байхгүй юу? Одоо One Champion болцсон уу? Үгүй байсан байхгүй юу? One Champion ч угаасаа л байсан. Тэр дэлхийн хэмжээний гэж явдаг. Гэтэ бас том штэ. Холмогоорч юу кикбоксерч гэдэг байхгүй юу? Тэгээд Road FC Азийн номер 1 холбоо байж байгаа. Одоо Black Combat гараад ирчих. Бүр алж шít. Одоо Солонгос номер 1. Харин тий. Сая одоо Солонгос тэгээ том хамтлагууд тоглолттой байдаг байхгүй юу? Тэр Inspire Arena гэдэг энэ ч юм уу. Тэнд Play Open-ийг л ерөөсө 5 минутанд тэр зарагдсан шүү дээ. Бүх плейдэнд тоглолт юм. Тэгэхээр тийм их өндөр рейтингтэй байгаа байхгүй. Тэр Black Combat-д орсон одоо Black Combat-ийн тамирчин байна. Black Combat-д би анзаарсан чи ер нь гадны тамирчтай амир хөл тээ. Тэгээ Road FC-д ч болохоор Аз тамирчид ер нь голдуу байдаг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь Black болохоор дандаа гадаад тамирчтай л шүү дээ. Тийм үү. Гараад л шүү дээ. Одоо Black би сая Монгол тамирчтай бас Солонгос руу оруулалт толдуулах гад санал тавиад тэгээд манай Монголд ирээд тамирчид шалгаж аваад 7 тамирчин гэрээс.
Тэгээ тэр эдгээр одоо 3 сард Black Cup гэдэг юм орон орны тий 8 орны багийн тулаан болно. Тэр нь одоо орчлолцсон. Тэр ихтэй сонирхолтой байна. Наад чи амар буянтай үлээ шүү бро. Одоо чиний хувьд хэл устаа болцсон бас солонгостой танигдсан те. Ингээд бас тодорхой хэмжээнд нөгөө connection гэдэг чинь айгуу чухал шүү дээ те. Тийм хүмүүстэй болцсон болохоор одоо Монголд гоё тоглодог яг одоо connection-гүй хүмүүс ах шүү дээ те. Тэдний чинь ингээ холбоодог ч юм бол жинхэнэ ирээдүйн нэгдэх те. Харин яг тэгж бодсон. Хамгийн чухал ажиллаж байгаа хаа. Би тийм солонгослаа гээл хүмүүс ирээл солонгосд ирээл энд ирд ингээл имдлээл амар хүндлээл надад тэрийг хангалтгүй шүү дээ. Монголчлаа гоё ялгамаар шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгээд ястаа сэтгэл энэ удаа бол сэтгэл хангалуун л байгаа. Яагаад гэвэл энэ чинь гадагшаа тэмцээний ховор шүү дээ ер нь бол тий байлаа гэж ингээл маа монголчууд чиний ярьдаг чиг коннекшн байхгүй ч юм уу. Тэр солонгост ингээл 3 сардаа нэг удаа очиод туулдаад хангалттай мөнгө авчвал гоё шүү дээ. Тэгээсээ 7 тамирчин гэрээ хэлсэн. Тэн дээр нь зурчилж гисэн тий. Би өөр ирээд сонгоон Өө наачс амар том буян шүү. Би өөрсөө ирээд гэрээ хийц. Одоо бүгд багаараа тэр 7 тамирчин солонгост ч 3 сар туултна. Тэгээд тэр чи хэл усаа сурчин тэр ямар байдгийн байна мэдчин. За хүмүүсийн анхаарал төвчин. Тий яг үнэ. Хүмүүсийн анхаарал төвчин. Болон болохгүйгээ ч бас мэдчихин ер нь зөв шүү дээ. Эртхэн тий яг үнэ. Гэтэ болох энэ нөө багийн тулаан байхгүй юу? Орон 8 орн байхгүй юу? Монгол, Солонгос, Япон, Австрали, Узбек, Бразил тэгээд Хятад байсан 8 орн байгаа. Тэгээд яг багаараа би 1000 лаг байлаа гэд манай багийн нөгөөд минь ялагдчих юм бол багаараа цагж шít. Тэгээд 7 хэсэгт бол байхгүй. Багийн нийт спортоор нийт оноогоор явчих юм шүү дээ. 7 тамирчин гэхэлэр 4-ний ялах хэрэгтэй болсон заа. Тэгээ багаараа дөрвөлөх юм бол $300,000 $500,000. Пүү. Тий. Тэр нь гэхдээ шууд өгөх мөнгө юм уу? Зарим спортч өгдөггүй ингээ завраад юм шүү дээ. Шууд өгөх мөнгө те. Заврах гэдэг нөгөө тэдэн тэмцээний дараа ингээ тэд дээр хувааж аван ч гэдэг юм. Хаахад амар гоё байгаад байдаг. Хүн болохоор шууд авцсан гэж боддог. Яг үүндээ хуваацсан ч байдаг жоох шиг те. Яг үн тийм байдаг. Хүмүүс ойлгодог байхгүй. $100,000 гэрэл гэж юм те. Гэсэн чи асам дээр $100,000 маа гэд өгчөөгөө. Хожих юм бол тэдэн тулаанд хожих юм бол өгнө мөгнө гэдэг тустай юм байдаг халагдсан ч юм уу те. Тий. Тэгэхээр энэ бол өстой том юу болж байгаа юм байна. Тийм гоё. Black Company-ийн тэгээд тэр шинэ юм уу? Би сая нөгөө чамаг тоглох гэж байгаа болохоор орж судалж үзсэн. Одоо нэг 4-5 жил болсон юм. 5-6 жил юм. Сүүлээд нэлээ хүчээ авах шиг байна те. Хүч цаашаа. Амар гоё. Дээрэс нь entertainment талдаа бүр аюулаг. Хүний бичлэгийн хүнийг гэж гаргаж ирэхэд хүмүүс төрөхөд амар лаг. Мессеж одоо тэгээд тулааны чи яаж үзэх юм? Одоо Black Company-ийн тулааныг одоо тусдаа сайтаар мөнгө төлөөд ороод үзчих юм уу? Тэрийг харин одоо ярьжлаа. Ямарсан Black Combat-ийн бүх бичлэгүүд сабтайтл Монгол сабтайлтай болцсон. Орчуулж оруулж байгаа бүгд. Бүр орчуулагчаар. Тэгээд яг тэмцээний одоо яг аль биесний эрхийн бас нэг аваад өгөөч гэд нэг залуус холбогдож исэн. Тэрийг ярилцсан да. Жошогийн подкаст үргэлжилж байна. Ингээд манайхан подкастын маань үзэгчдийн 90% нь subscribe дарахаа мартсан байна. Тэгэхээр яг одоо энэ доор байгаа хонхон дээр яг одоо дараад өгье. Ингэснээр та хамгийн түрүүнд цаг алдалгүй шинэ дугааруудыг хүлээн үзэх боломжтой. Бүгдээ хамтдаа контент үргэлжлүүлцгээе. Монгол тулаанчдын одоо сая ингээд сонгон шалгаруулалт гэдээ ярьж шít. Ер нь юугаараа гадны тамирчдаас давуу талтай болон сул талтай байдаг. Ер нь олон жил одоо 20 гаруй жил явчлаа шин тулааны спорт те анзаархад найзах нь харж байгаа мэдээж давуу тал бол бэр шүү дээ. Монголч яаж үзсэн бэр. Тэрэн шигэ тэр нь бол сул тал болч тийм болов гэж боддгийн аахгүй. Хитрхий чанга бэртэй боллоо дороо ядарна. Тийм гараал сайхан зодлоод эхний нэг 5-3 минутанд дуусгахгүй ч эхний раунд дуусгахгүй бол дараагийн раундаас нь ингээл ядраал эхэлдэг тий. Тэсрэлт ихтэй ордтой юм шиг байна тий. Тэгчээд дараа уртын булчин хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгээд миний хувьд бол тэгж л харагдав. Дэлхийн нөгөө UFC-гийн тулаанчдыг харахаар нөгөөд ид юм шиг байна тий. Хоошоогоо хүчээ нөгөөл ингээд нэг юм эхний 1-2 үедээ үргэлжлэн хараалаа. Тий. Маргач яста гөвчгөө л идэх тий. Гараад гиссэн юм шиг. Тэгээ гоё ш тэгж л. Тий. Би бол их мангар зэрэгтэй тий. Тэгэд тэр нь гэхдээ ихэнхдээ оновчтой болчихсон шээ. Бараг чи чинь баг 14-5 тулаанд 1-р раундаа нокаутаар. Тий би 10 одоогоор 19 ялцсан. Тий. 19 ялаад 16-гийн 1-р раунд нокаутаар ялжсэн тий. Бүгдийн 1-р.
Нөгөө хүмүүс гайхдаг юу болоод байна. Тэв болоо явчихдаг. Найз нас сайхан зодтолтол дуртай. Гоё шүү дээ. Тэг яалж ялгах намаагүй сайхан зодтолтыг шууддаг байхгүй юу? Тэнд үгүй юм байна. Ялах нь бас чухал байсан юм бэ. Чи гоё л зодтолж байгаад. Тий, одоо тэгээд тулааны спортын ялангуяа энэ спортын тамирчдыг бол за урлагийнхнийгчтэй ялгаагүй дээ. Нэг жоохон мэдлэг боловсралгүй нэг за энэ спортынхан ийшээ улс төрд орж яадаг гэж ах шиг те мосоо урлагийнхан гэж ах шиг яг үндэ энэ урлаг спортод чинь өндөр боловсралтай залуучууд жишээл айгүй олон байдаг тод жишээ нь бол одоо манай Нандин Эрдэ одоо 2 жилдээ сургууль төгссөн Орос англи солонгос хэлтэй 2 мэрэгчлээ дээрэс нь одоо хүүхдээ хаснад математикийн сонгонд байсан те ингээд яхаар чи ер нь бол манай спортод бол мэдлэг боловсралтай залуучууд зөндөө байгаа. Дээрэс нь одоо бол спортынхан бүгд хэлтэй болчихлоо шүү дээ. Хэл шаардаад хэлчлээ те гэдэг ч юм уу. Ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ спортоор хичээлж байгаа залуучууд бол мэдлэг боловсрал тал дээр өөрсдөө яг ямар тал дээр хөгжүүлүүлэх зүгээр гэж бодож байна. Давхар заавалч сая чиний хэлдэг яг үнэн баггүй нөгөө давхар заавалч юугаа мэрэгчлээ заавалч сургууль аль нэг юм хайж болохгүй тий би тамирчин болно гэж гүрээсэн бол тамирчин л биш байхгүй ягаад гэвэл тэр нь амжилттай биш бол амьдрал нь хэцүү шттэ амьдралаар тоглуулж байгаа байхгүй яг үнэн. Тэгэхээр заавалч бүх зүйлийг хамтд нэ давхар мэрэгчлээ бай мэрэгчлэрээ ажил тэгээд цаг гарддаг байхгүй яг үнэн гэсэн хүн цагийг хүн зориулж хийх юм бол спортод боломжтой шүү дээ. Тэгэхээр манхан чи чөлөөт бүр цаг гаргаж хийх гэдэг байгаа байхгүй спортыг. Ажил мэргэжлээ хаяад тэгж бол болохгүй л гэж. Ер нь бол зэрэг амжилтаа л явж байна шүү дээ. Угаасаа тэгэл фитнестэй ч гүйж явахтаач кардио хийж явахтаач бид нэр үгээ цээжлээд байж болдог шүү дээ. Яг тулсан газар болоо гадаад амьдраад өөрсдөө ойлгохгүй бол ажилд орохгүй бол болохгүй ажилласаа халагдмааргүй байгаа хэлнээс олж те тэр яг амьд тулсан үед бол хүн бол хэлийг сурд юм бэл те тийм шүү дээ. Тэгэл ч та өглөө сэрэл орой унтахынхаа өмнө үгээ уншаал цээжлээл те чи ихтэй очдоо хэр хэлтэй байсан юм. мен ч аварч хэлгүй байсан шүү дээ. Би нэг юм хэцүү байсан нэр амар хэцүүсэн. Ингээд нэг юм жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд өгүүлбэрээр яг хэрэг болох өгүүлбэрээр цээжлэлсэн. Тэгэл яг тэрийг уншаад ч гэдэг тэрийг цээжлэлсэн. Ямар ч тийм дөрвөн мөрөн байхгүй. Тэгэж очиод тэгэл яг нутагт нь очиод амьдраад амьд яг нэг ажил амьд тулсан юм дээр хүн бол сурч тийм л. Тэгэд би миний ер нь хэлэнд амар түлхэж өгсөн юм. Би чинь багын нэг жоохон хэл амтай. За бисэн шүү дээ. Намаараа л орж ирлээ шүү дээ. Тэр шиг одоо ингээд миний зүг байхад манай ингээд дээд албан тушаалтан би тухайд нэг ресторанд ажиллаж байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд миний буруу болгоод загнаацсан. Би үг нь ингээд хэрэлдчмээр байгаа байхгүй. Өөрийгөө тайлбарламаар байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд түг таг гэж хэлж чадахгүй. Тэгээд ингээд үг мөгөө бодоод чи ямар амар уур хөрмөр үүд юм бэ. Тэрнээс болоод би бүр амар шарандаа гэх юм уу айгүй хурдан ер нь хэлээ гайгүй болох тэр түлхэц цолд нэлээ өгсөн. Тэгээ бас ер нь нэлээ энэ ч бас Америк дахтаа нэлээ шоуддаг гэсэн. Тэгээд тэр шоудж явах үед нэг ууж муугаад хүмүүстэй гадаад найзууд майжуутай болоо. Тэгээд явж явахт яг бас нэг гудамжнаас гэх юм уу яг тийм хараар нэлээд гайгүй сурсан. Тэр бол нөлөө. Чоотор монголчууд одоо Чикагоч монголчууд би ер нь гадаадуудтай их найзалт байсан. Тийм ер нь нэгэнт л монголчуудтайгаа байж байгаа татсан юм чи ер нь аль болох монгол найзууд байсан л да. Гэтэ гадаад найзуудтайгаа бас айгүйх тэр нөгөө соёлын сурах чинь хэл сурах юм бэл шүү дээ. Тэрнээс нэг хэдүүг цээжлэх биш. Яг тэр нэг соёлын сурах гэж найзнаас хичээсэн. Тийм ээ тэ нэр соёл дондоо шүү дээ. Тийм ярьж байгаа сэдвийг мэдэхгүй. Одоо би 2 жил болчоод нэг юм хаус парен дээр очсон чи яриаг нь өрсөө юу ярьж байгааг нь ойлгохгүйсэн аахгүй. Хоорондоо юм яриад инээлдэд байдаг би ингээд дагаж инээж минийгээд худлаа. Тэнэг байдалд орохгүй бол тэгээ би бүр амар уур үрээд. Тэгээ би дараа нь тэрийг ингээд нэг хитэн сарын дараа мэдсэн чинь тэд нэр спортоо яриадсан юм билээ. Нөгөө Chicago Cubs Maps гээл те Black Hawks гэнтэйгээ нөгөө тухайн Chicago-гийн багууд байгаа штэ. Тэр багуудынхаа тамирчин, мамирчин тэр нь гимтцэн гэсэн гэл тэд ч ерөөсөө спорт амир ярьж штэ хоорондоо. Тэгээд бид нар шиг монголчууд шиг нэг юм ойр зургийн юм биш яг товж ярихгүй маа тэд нар ч ерөөсөө айгүй амар спорт ч юм уу тэр тоглолт Монголд яриад хөнхөө юм ярьж байгаа салчт юм бэл.
Тэгээд тэр чинь ерөөсөө маргалдах шалтгаанч гарахгүй юм чи. Тэр талаараа яриан сэдв гоё их л тий. Тэгэхээр би тэр багуудыг мэдэхгүй юм чинь яаж тэр яриаг нь ойлгох юм. Тэгээд дараа нь ойлгосон. Тий. Одоо бол бодвол юм шүү дээ. Гэхдээ ер нь тэгээ Монголд ирээ маань ч удаачлаа шүү дээ. Хэлэж ашиглахгүй болохоор тодорхой хэмжээнд мартагтаад л юм л. Яг тийм юм л. Тий. Би ч одоо бол орс хэлтэй байсан чинь одоо байхгүй болчих шүү дээ. Нэр нэг асуулт зөө. Бацаан багтаа нөгөө тоо нэлээд боддог гэсэн шүү дээ. Тооны гавл байсан шүү дээ. Тэр математик юунд тулаанд хэрэг болдгоо. Тэр энийг би ч хаасаа гэж хадсан. Математикаар л гарч ирлээ шүү дээ. Тулаанд ч одоо үгүй нэр ингэсэн яг жигээ асууж шүү. Яг одоо энэ тамир чи ингүүл ингэн тэгүүл тэгнэ гэд ингээд нэг бодлого бодож байгаа шүү дээ. Математик гэхээс илүү яг чиний яриад байгаа саяны ерөөсөө тулаанд чи ерөөсөө л шатар шүү дээ. За би одоо энэ нэг зөглөө энэ бултаа тий гаргаад намайг зөглөөр би энэс нь ингэж бултах юм бол энэ ингээд ийшээгаа гэж дараад байгаа юм бодсон. Тэрс яг математик гэхээс зүгээр л аюух төсөөл шатар яавал яг толгоогоо л ажиллах шүү. Тэр юуны инстинкт гэж байдаг шүү дээ. Яг ингээд бид нэр тулцсан газар бодоогүй хөдөлгөөн хийх. Одоо машин байраа бид нар чинь сурцсан шүү дээ. Гинт машин гарахаар зүүн дараа дэвтэх ингээ гараа авчдаг ч гэдэг юм уу те. Зарим хүмүүс болохоор шоконд ороод мөрөгдөг ч гэдэг юм уу те. Яг ийм юмнууд хүн болгонд байдаг. Тэр инстинктэнд хэр хөгжсөн хөгжөөгүйгээр л ялгаатай гэж хүн боддог байхгүй. Ялангуяа энэ холимог тулааны спортод энэ хамгийн одоо маш бага дойлд одоо ингээл тохоо ороод ирж штэ чи доор нь байгаа үед баг гээл гаргадаг штэ тэр мөр чи ингээд баг инстинктэд явж байгаа штэ. Угаас яг л тэр. Яг л адилхан зөвлөж байгаа. Эндээс аль байрлалаас ямар хар ирэх үү те. Ийм байрлалаас ингэдэг. Яг жолооч гэсэн бид адилхан штэ. Зүгээр ярьчаад өөр хүн тийм ярьчаад яал ингээл яваал тоорлол тэрэн шиг яг адилхан л бэлгэлж ингээд хийгээд ч юм уу зодолж явах гарны иржээл гаргаж л байдаг зөгчлөөд хөвшлэлцэн те. Бүр хөвшил болцсон баа те одоо. За ингээд эрхэм мэнд үзэгч сонсогчдоо өнөөдөр манай подкастыг зөвхөн YouTube сувгаар та бүхэн хүлээн үзэхээс гадна яг одоо 88.8 радио Улаанбаатар хот мэдээлэл радио байгаа. Хамт олон маш их баярлалаа гэж хэлье. За мөн Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу олоо Дархан хотын Эхлэл радиогоор бас сонсож байгаа. Тийм радиогоор сонсно гэдэг чинь бас гайхалтай. Одоо радиогоор шууд юм уу гэж. Үгүй дараа нь бичигдсэний дараа сонсдог. Тэгэхээр радио сонсож байгаа сонсогчдоо Дархан Эрдэнэтийн залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн подкастэнд Жошогийн подкастыг та бүхэн сонсож байгаа шүү. Өнөөдрийн подкастэнд Нандин Эрдэнэ холмогийн одоо манай кингүүдийн нэг гэж хэлж болно да. Тэгээд Нандин Эрдэнэ маань оролцож байна. Тулааны спортыг сонирхдаг залуучууд бол бүгд мэдж байгаа. Одоо нэг дараахан загнаад яах вэ? Тэгээд нэнэ маань олцож байгаа. Одоо 1 сарын 30-нд билүү те. Бас Black Combat гэдэг энэ Солонгосын одоо маш том одоо энэ тулааны спортын зохион байгуулагч компани энэ том тулаанд орох гэж байгаа. Нэнэ маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Жошогийн подкастны эпизод 14-т байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хэсэггүй хугацааны дараа эргээд уулзъя. Бид нар маш гүн сэтгэл зүйн маш чухал амьдралын сэдвүүдээр ярилцах болно. Эргээд уулзъя. Сайн байцгаана уу? Хоол зүйч сэтгүүлч цацралаа. Ажлын онцлогоос шалтгаалan олон цагаар сууж ажилладаг. Тэгээ үүнээсээ болоод нурууны суулт өгөх, илүүдэл жинтэй болох, хөдөлгөөний дутагдлалд орох гэд олон сөрөг талууд гардаг. Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэх боломжтой ухаалаг ширээ за бас гүйлтийн замыг танилцуулж байна. Их хөгжих боломжтой энэхүү гүйлтийн зам нь 6 давхар пүршний хамааттай учраас доотлынхаа офис болоод айлд чимээ өгнө гэж санаа зовхгүй хэрэглэх боломжтой. Бидний биеийн илүүдэл жинг хамгийн хурдтай хасч богинохон хугацаанд их калори шатаадаг төхөөрөмжөл спиннингийн дугуй байдаг. Би өөрөө спиннинг багш хийж исэн учраас олон шавнарынхаа бодтой үнэхээр гоё үр дүнгуудыг яг дугуун дээрээс харж исэн. Та бүхэн минь гэртээ болоод оффистоо спиннинг дугуйг ашиглаад өөрийн хүссэн галбараа бүтээгээрэй. Өөрийнхөө нурууны өндөрт тохируулан ашиглах боломжтой энэ ухаалаг ширээг та босоогоор ажиллаа хийж явахдаа ашиглах боломжтой. UBX Electronics. За ингээд эрхэм үндэд үзэх сонсогчдоо Жошогийн подкаст үргэлжилж байна. Өнөөдөр манай эфирт холимог тулааны тамирчин Нандин Эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд үргэлжлүүлээд нэг гоё зөвлөгөө авмаар байна. Манай энэ үзэгчд ч авмаар байгаа.
Бро одоо тэгээд 12 хоногийн дотор 10 кг хасна гэж чинь тэрийг нэг тийм юмд бодохгүй байна те. Яаж ер нь яаж хасаад байна? Мэн чинь бол одоо 80 дээр гацчаад ингээд бүр ингээд гिचээгээд бүр тормоор байгаа. Тийм мэн чинь жоохон хасмаар байгаа. Гэхдээ мэн жоохон яг жингээс жоохон дээш байгаа. Гэхдээ яг би 80-аас доошоо ингээд гацчдаг байхгүй. 80-аас дээш бол мань амар хурдан хасдаг. Доошоо яг 80 79 гээд ингээд бүр явхаа өлчдөг байхгүй. Яаж ингэж хурдан жим ингээ. Эсрэл угаасаа нөгөө одоо биемээ дасцсан байдаг хэл та. Тэгээд дээрэс нь хүн чиг турыг ивэл зорих хэрэгтэй байхгүй. Хүсэх хэрэгтэй. Тэгээд зүгээр л ингэ турмаар за турчих юмсан. Хүн болгонд идэв шүү дээ. Мэгтэй ч үрдэж. Хүмүүсээ наадас л тэг байнг тавьдаг байхгүй. Намайг тураагаад өгч яаж тур. Хүсэх юм бол болдог байхгүй тэр чинь. Ерөөсөө л чинь хүслэх байхгүй. Жинхнээсээ чи хүсэж гэнэ үү гэж асуух тийм. Зүгээр хэрвээ жинхнээсээ чи хүсэж байгаа бол үйлдэл гаргадаг байхгүй. Төвчээртэй холбоотой юм ярил л та. Одоо хүмүүс төвчээр дээр л унаад идэв шүү дээ. Өдөржингөө гүрэж байгаа л манчин бол жишээлбэл те амар өглөө шейк уугаал заяа. Өдөр нэг юм дахианы цээж махадаал оройн нэг тараг уугаал унтах гэжсэн чинь бүр ингээд бүр үнэхээр үсэд идэв шүү дээ. Тэр үедээ буугаад шүү дээ. Тэр үед би бол надад ч тэгэн шүү дээ. Яг тийм үе ирэн шүү дээ. Адилхан шүү дээ. Адилхангүй юм чинь. Тэгэхээр тэр үед би энийг идлээ би гоё болохгүй идэхгүй байлаа гэд би өөхгүй байхгүй. Тэгж л өөрөө хүртэл шүү дээ. Би нэг идэхгүй бол би чи юм уухгүй тэгэл 4-5 хоног юм идэхгүй бол хоногоо бүрээс тоолоход сүүлд хизээ хоолтлээ гэж бодсон шүү дээ. Тэгж бод. Тэгтлээ яваа шүү дээ. Тэгэхээр чи би дан ганц тийм чин бэлтгэл хийгээл явж байгаа юм шиг би чи ажиллаа. Үүрээр 5 6 гэж ажил гараад өдөржингөө ажиллахдаа хоол идэхгүй юм. Тараад бэлтгэлээ хийн. Тэгээ маргааш дахиад ажиллаа. Тэгээ 3-4 хоног хизээ хоол идсэн санахгүй. За хизээ өчтөр идлөө идэв гэж таварсан. Манай үзэгчд баг ойлгохгүй байна. Энийг би орчуулж өгье зэ. Та нар юм идэхгүй гүрэн штэ бид нэр юм идэхгүй гүрэн хичнээн хэцүү байдаг лээ. Орой хоол идэв. Өглөө хоолоо идсэн, өдрөө хоолоо идсэн, орой хоол идэхгүй байх ямар хэцүү байдаг лээ. Тэгсэн чинь энэ хүн хоол хасах нэг тусдаа асуудал заяа. Хоолыг ус хасах бүр шингэн хасах чинь бүр хамгийн новшин те. Үгүй шүү дээ. Тийм тэгжиж яг хасдаг юм байл шүү дээ те. Яг жинхэнэ хасалт чам. Биенийхээ бүх усыг байхгүй болов шүү. Яриад нулимыг ихлээр шүлс байхгүй. Бохмогч нь хуурай гараад ирлээ шүү. За тэгээ хоол идэхгүй байх. Дээрээс нь юм уухгүй байх. Тэгээд ажиллаа хийгээд дасгал бэлтгэлээ хийн. Ийм хүнд сорилтуудын ард манай тамирчид бүх тамирчдыг ярьж те. Жинтэй холбоотой бүх тамирчдын хүч хөдөлмөр байдаг шүү. Хөшгний цаана ерөөсөө айгүй хэцүү шүү дээ. Яг гаргаж байгаа харагдж байгаа тэрхэн амжилт ч юм уу те тэр тулаан л гардаг гэхээс хөшгний цаана юу бэртэл гэмтэл те. Ямар ялсан ч гэсэн амар бэртцсэн тохиолдлууд үеуд бас байгаа шүү дээ. Би чи хөвчлэн 1-р раунд эхний 1-2 минутанд ялддаг шүү дээ. Түрүүс те би 16 тоглолт 1-р раунд ялсан байхгүй юу? КО-ээс. Тэгэхээр тийч ялсан гэсэн бэртэн зэрэг хамгийн сайн шүү дээ. Ялаад амар гоё ялчлаа гэж буугаад тэгэхээр ингэ хөлний яснаас бицарцсан байх те. Хөл задарсан байх. Хамуурын уур ингэ нүрэ амсан болсон байх. Үзэгчд болохоор ялцсан юм чинь гэл ингээд бүгд юуг нь хуалцчихдаг шүү дээ. Монголчууд ч бид нар юугаар дутуу юм бэ гэсэн чинь андаа ийм юм байна. Манайс ч нөө цөөхөлөө болохоор дээрэс нь бахархлаар ингээд дутдаг төр арга том шүү дээ. Хуучин урд нь бахархдаг том зүйлтэй давуу талтай. Амар том бахархалтай хүмүүс чинь одоо ингээд нэг бахархах юмар дутаад байдаг. Тэнгүүд спортынхнороо бахархаж гад хичээгээд байдаг те. Ямар нэгэн биднэрт бахархалт хэрэгтэй байгаа даа байхгүй. Бодож байгаа. Тий. Тэнгүүд нөгөө спортынхнороо л одоо бид нар чинь ерөөхдөө нөгөө бахархлын ханамж гэж биш үү? Хүн болгон сэтгэлийн нэг юм сэтгэл зүйтэй л амьтад шүү дээ бид нар чинь те. Тэнгүүд манай улс орон нийгэм ямар байгаа вэ те. Тэгвэл биднэрт нэг юм гэд бөөнөрө нэг тал болох тим юм дутагдаад байдаг. Тэнгүүд одоо манай спортын яг тэр бахархлыг өгдөг хөөх. Ялангуяа сая одоо ингээл тэрний том жишээ нь Physical Asia боллоо шүү дээ. Тэн дээр ингээ бүгдээрээ ингээ бахархлынхаа ханамжийг авч байгаа хөөх. Жаргаж байгаа хөөх те. Тэгээ чиний алдууд малтууд дээр чи бид нэг ингээ жаргаад ингээ бас ингээ амар зүүн боогоо. Таашаал аваад байгаа хөөх. Тэнд чи бахархлынхаа хэрэгцээг хангаад шүү дээ. Тий. Тэгээд бодож үзэж байгаа. Яагаад гэдэг вэ? Тий. Тэгээд тэр бахархлын ард барахчаал тэгэл ингээл хүмүүс орондоо ороод унтчихж байгаа шүү дээ. Тэнгүүд тухайн тамирчин яг одоо бицэрсэн гартаага тий
битүү юу атсан эхнэрийнхээ халамжинд ингээд тий. хөх алга болсон те. Тэгэл шүнжэнгөө тэр толгоо гавн гэж өвдөөл. Тэр өвдөлтөд байгаа юм амар хэцүү шүү дээ. Тэг жингээ тавихудаас сая үгүй. Би ингээд өнөөдөр 10 ил хасаад ч юм 10 ил хасаад жиндээ орчих шүү дээ. Тэгэл идэн маргааш 10 ил буцаад нэмэгдсэн зөө. Инээдтэй. 10 ил хасц ирнэ. Би өнөөдөр 70 байх юм бол маргааш 79. 80-тэй. Бүр 9 ус нэмэгдэв. Тийм шүү дээ. Би өглөө 70 оройн ер нь 77 8 болчихдог. Тэгээ маргааш нэг 79. Альцаас тэгэхээр чи ямар амар 1-2 кг биш үү ч чи алсгаас л хоёрт ходоод тий. Би ирэхнээс амар зоож байгаа шүү дээ. Үлэн одоо 4 5 хоног явжсэн огцсон мэдээл 7 ерөөсөө нийтлэлтний юм бохоо тэр чинь. Тэгээд 70-тай хүнийг өргөх те 80-тай хүнийг өргөх ч ондоо шүү дээ. 10-ыг ялгаа. Тэр заавалч үйдэх ёстой тэр чинь. Үлэндээ идэх юм биш. Үлсэндээ идэх үсэ заавалч үйдэх ёстой. Тамир гарах юм. Тэгэхээр одоо манайхаа тийм жинтэй холбоотой асуудалтай ер нь бүгд л одоо ер нь бол бид нар чинь эдхийн төлөө амьдардаг байсан шүү дээ. Өнгөрсөн 50 жил 100 жил те монголчууд чинь хөргө бид нар чинь энэ нийгмийг те бас хэцүү цаг үеийг манай аав ээж нар эмээ өвнөр даваад гарч ирээд одоо өнөөдөр ингэ байж шүү дээ те. Бид нар бас яг үндэ эдхийн төлөө амьдардаг гэсэн. Бацаамх өсдөг гэсэн шүү дээ байна те. Өсдөг. Бид нар яг юу өгдөг гэсэн мэдэн шүү дээ. Би биенийхээ гэрэл оронгод талхан дээр сахар зарим тохиолдолд маасалтай. Тэмэл байсан. Бидний чи үед луун чин жимс байлаа шүү дээ. Жимсэн дээр урдсан шүү дээ. Аялгаад идэн тий. Хон дээр өндөрсөн. Би биенийхээ гэрт орж юм иддэг тий. Айлын бол буудан тий. Тий. Яг гэхдээ нөгөө 100 айлгаар ялангуяа бүр амар дотн ингэж хамт өсөх боломжтой. Нийтийн байр бол аюу. Хажуудлага айлыг аалгаад гшаал. Тий. Сонгон даваас байна уу? Тий. 9 тас байна уу мэн гэдэг дээс тий. 50 жоох өвчгүй байлууд нь махаа хатгалцсан тий хажуудлага. Махаа хатгалцсан тий. Ялцчгүй тэгж татн өссөн шүү. Тэгээ нөгөө голын нөгөө юун дээр усны газраас бүгдээрээ очилж оголсон. Удгаас тий. Тэгэл ялцчгүй. Гэхдээ би энийг бид нар зөвхөн ингэж өссөн болов гэд би боддог гэсэн. Гэсэн чи яг ерөөсөө улс даяараа л юм биш бил. Бүгдээрээ л нэг юм ойролцоо амьдралтай. Энэ орон сууцнд амьдардаг хүмүүс ч тэр гэр ороолаа бүгдээрээ нэг ойролцоо амьдралтай. Яг тэр идэж байгаа зүйл нь л тэр юм шиг дээ. Талхаа бол бүгд л авч идэнэ. Тий. Одоо мас сахалтай талхыг бол манус үеийнхэн бол бүгд санаж байгаа да. Би бол тэгэл үрж тавьж байгаа. Тийм тэгэл өглөө ирсэн ер нь хоолтой тий хичээл явахаас энэ газ усчаал. Өчтөрийн хоолыг халгаад чинь. Уус хоол халах чинь байнга шүү дээ. Үсээ гээлдэ төлдөж ирсэн үү чихээ? Байнга шүү дээ. Чихээ үлдэх шээ. Үсээ гээлдэж явах бол байнга шүү дээ. Яг үдээд чинь 3-9 4-9 ирсэн зүгээр. Ингэцэл яддаг шүү. Ман чихээ үлдээгөөд. Тийм үү. 100 айлаас ч манер чи ингээл гараад нөгөө Монгол уруу нэг тэр чинь нэг 800 м юм уу? Километр хүрэхгүй те? Километр арай хүрэхгүй юм уу? Тий, тэр голоор нь явчихдаг юм чи. Тэгэл нөгөө бас гангарах туртаа. Тэр чинь нэг юм хятад нэг юм сонин гэлээд гэсэн нөгөө онгодоо. Ягаа онгодоо те. Тэгээ тэрий чи баг гэдэг ингээ гэлт чинь. Бас их гангарах туртаа байсан юм шиг байгаа. Тийм шүү дээ. Тэгэл инглиз задгаатай үсийг гэлээ чихээ хөлдөөгөөд тэгээ чих хөлдөхөөр би чи яаж том чихтэй. Чих хөлдөхөөр яад юм бэ гэсэн чинь ингээ шүүс гараад. Тийм. Тий, пимбигээ тавтчихдээ мэл. Тэгсэн чинь манай ээж би чи нэлээд том болсон байсан. Бараг 11 2-той болсон. Тэр чинь нөгөө октоудаас ичдэг рүүгээ орчиж байгаа байхгүй. 7 8 бол хамаагүй шүү дээ. 12 2 гэдэг чинь бас арай өөр. Тэгсэн чинь ингээ нөгөө чирнэл шиг нэг юм спирт идэв гэсэн шүү дээ. Ногоон өнгөтэй. Тэрийг ингээ хатаадаг. Битлээ нөө. Тэг битлээ. Тэрийг ингээ битүү ингээ төрчихсөн зэ. Тэгээ сургуультаа яваад. Тэгсэн чинь мэж ногоно гэдэг нэр аваад шаачтай. Би яаж яах ногоо нүдтэй тэгээд ингээд чих нэг 2 өдөр 3 өдөр ногоо явцсан. Тэгээд тийм багын хоч вэ нэ бро? Багын хоч боч. Укагаас өөр яг мэдхгүй 100 айлын зүйл байхгүй. Яг үнээл онгорог болоо хоч байсан. Тийм. Яа. Баг насны амьдрал гэхдээ гоё өнгөрсөн тий ялтчгүй. За Ж ханслтан дээр бол манайхаа ерөөхдөө төвчээр юм биш үү. За тэгээд төвчээр дээрс нь өөрөө хүсэх хэвээр зүгээр л зориулт шүү дээ. Ааха. Жохон хоол зүй талаас нь спортын ер нь хоол зүй мэдлэг өндөртэй болчтой юм л шүү дээ. Калорий тоолдог ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ер нь Ж хасгаж байгаа хүмүүст болно болохгүй гэдэг нэг тийм хитгэе нэг
ойр зургийн тип маягийн юм уу л. Садтлаа идэж хэлдэг. Заавалчгүй. Тэгээд тэр ногоо сайн идэх хэрэгтэй. Тэгээд уургаал авцсан бол хүн заавалчгүй цадах гэсэн. Яг шаардлахгүй шүү дээ. Тэ. Өөрийнхөө би яг таарсан уургаа идсэн. Уурагт чинь тэгээд өндөг мах орчиж байгаа хөвчлэн тэ. Уургаал авцсан бол заавалчгүй нүүрс ус гэдэг гурил будаанс хол байхад дороод шүү дээ. За, тийм юм байна шүү. Одоо нэг ийм асуудал байдгийн. Спортын тамирчдыг спонсорлох, одоо ивент итгэх, дэмжих одоо төрийн бодлогоч гэдэг юм уу те. Одоо манай монголчууд нэг юм ойлгохгүй байгаа юм санагдаад байна. Одоо төрийнхэн бид нэр шал тэр нэг хамаагүй нэг гадны хөл бөмбөгийн багт мөнгө өгөөд тэгээд Монгол гэж бичүүлээд бодлогон дээр нь тэгээд тэрийгээ сурталчилж гин гинэ гэж ойлгоод таш байгаа. Яг тийм болсон байхгүй сая. Чи мэдсэн дээ тэрийг. Тэгээд би тэрийг бүрстэ манай бүх найзууд, эргэн тойрны бүх хүмүүс гайхаад тэрийг бүр үзэн ядаж байгаа байхгүй. Тэр чи мэдэн штэ манай тамирчид тэр Азийн тэмцээнд орох эрхээ авцсан. Эрхээ авахын тулд ямар их нөжийн асал масал бүх тэмцлүүд ч явагдаж байгаа штэ тий. Тэгсэн чинь тэнд очих онгоцны билетийн мөнгөгүй, буудлын мөнгөгүй. Тэгсэн чинь тэрийг нь яахгүй. Тэр чинь амар том сурталчилгаа байгаа үсттэй. Одоо энэ Physical Asia-аас хаваалал тий. Маш олон одоо их олон тамирчдаас хаваалт чинь бүр Монголд очихыг хүсдэг болтон спортын тамирчид чинь тэнд сурталчлаад байна шүү дээ тий. Тэдрийгээ дэмжихгүй юу ийгээд байгаа юм бэ тий. Тэр ер нь энэ дэмжлэг төрөөс болон энэ компаниудаас ирэн. Надад бол тэр эндээс дэмжлэг гэдэг юм бол байхгүй. Спонсор компанитай. Omni Capital гэдэг. Юуны delivery маягийн компани Omni гэдэг нэг банк бус. Санхүүгийн байна. Манай ерөнхий спонсор гэдэг бүх зүйлээр нь хангадаг. Энэ сарын бэлтгэлийг цалин хөлс дээрээс нь хангалт тий. Omni Capital компанид баярлалаа. Нэг компанид байна. Зөв. Мань чамаас нөгөө амнаас ч юу гарах гээд байна гэхээр ер нь бол одоо чи солонгост амьдардаг хүн шүү дээ. Солонгосууд ч яадаг вэ гэхээр зөвүүн гарууд байхгүй. Ер нь Азууд дундаа хамгийн зөвүүнүүд нь биш шүү дээ, тэ. Тэд нар яадаг гэхээр яг энэ компани төр хоёр нь нэг тал болоод манайх ч ингээ хоорондоо байлдаад байхгүй компани төр хоёр нь үгүй. Тэд нар чинь ингээ компани төр хоёр нь нэг тал болонгуудаа шууд ингээд бодлогоор энэ K-drama, K-pop эдрээ тэгээд солонгосын тамирчдаа дэмжиж өгд юм байлаа. Тэгээд тэр нь улсынхын реклам сурталчилгаа болоод тэр солонгос компаниудын брэндүүд зарагдах тэр том шалтгаууд чинь бас одоо тэр контент зарж байгаа шүү дээ, тий. Компани бий болох тий. Тэгээд хоёлаа одоо өнөөдөр юу хийж ийн гэхээр хоёлаа хүмүүст мэдлэг олгож гин, датагаа хуваалцж гин, дээрээс нь контент зарж байгаа үйл явдал шүү дээ, тий. Яг тэр шиг бид нар ч одоо контент зарж гин. Тэнгүүд тэр контент зарах ажлын одоо төр нь хувийн хөгжлийг хамтран хийж байгаа байхгүй. Тэгвэл монголчууд яг тэрийг хийх ёстой юм шиг санагдаад байна. Нэг тал бол байлдах биш те. Тэр тал дээр юу гэж бодож байна? Төрлөө. Ер нь. Бодож байгаа юм байна гэдэг. Зүгээр л тамирчдаас дэмжиж тэгвэл өөр чи явах гэдэг бид нар. Тий. Ер нь тэр талаар бол бодож байгаагүй. Солонгосууд чинь ярьдаг шээсээ эвгүй гарагдана л зү үнэн шүү дээ. Би одоо ингээд солонгос намайг дэмжих гэсэн спонсорлыг гэсэн зөндөө компани байна тий. Гэхдээ солонгос иргэн болчих гэдэг. Тэгээ би яг өөрийнхөө амьдралаа бодох юм бол солонгос иргэн болж байна шүү дээ. Тэгээ иргэншил нь Монгол гэж яхахлаар бид нар яагаад Монголд мөнгө өгөх ёстой юм. Спонсорлох ёстой. Тиймэр дүн явагдана. Тэгэхээр зөв юм байна шүү дээ. Заавал ч иргэншил солиулж гарч ирдэг. Гэтэ чиний тэр шийдвэр чинь зөв юм байна л да. Одоо үзэгчд бүгдэнд нь зөвүүн өвчөө бүр амар зөвүүн санагч байгаа. Яа тэр чинь яг амьдралаа бодох юм бол угаасаа тухайн орны иргэн болцсон гоё. Гэхдээ сүнсээ бодох юм бол угаасаа монголоор л байсан зөв шүү дээ. Уус юу тутлаа гэж иргэншил солихын гэж боддоо шүү дээ. Тэгээ солонгосын нэрийн өмнөөс тоглоод эхлэх юм бол тэгэл монголчууд тест ямар амар гомдох болоо те. Үгүй гэхдээ солонгос бол ямар амтын сольж гсэн сүндөө амар.
нэг талаасаа тэр нь илүү гоё юм шиг ирнэ. Миний бол угсаа надтай Нандирдэн гэдэг хүнтэй зохицохгүй байхгүй. Yes sir. Наад чинь шүү, my bro. За тэгээд та бүхэн ер нь энэ ямар хүн болохыг яг энэ асуултын хариултнаас ойлгоцсон байлгүй дээ. Гэхдээ яг гадны иргэн болцсон спортын тамирчдыг хинээж одоо бид хоёр дэнслэгээгүй үүсгээгүй. Энэ бол нөгөө тухайн өмнөөс сонголт. Гэхдээ Өвгөний л үзэл бодол. тэгээ Нандирдэн тамирчны хувьд бол яг Монгол ямар ч том боломж орж ирсэн. Ер нь Монголынхоо одоо талд Монгол хүн гэдгээрээ байна. Монголынхоо далбаандар зогсноо тэр бүх боломж тансаг амьдралыг үл тоогоод одоо энэ ийм том шийдвэр гаргацсан байна. Одоо манай Fantastic Production гэдэг манайс одоо жоохон 3-4 ах те тэд нар чинь бас айгүй том над амар хүндлэгдсэн нэг юм хятадаас айгүй том тийм түүхэн киноны санал орж ирсэн гинэ. Тэгээд тэр чинь бүр айгүй том төсөвтөө тэд нар бол шууд долларын тэрбумтонгууд болох боломжтой. Тим том хятад чинь айгүй айхтар штэ те мөнгөтэй юу вэ хятадд мөнгө байна те. Тэгээд манай нөгөө юутай зохиолыг нь уншаад тэгсэн чинь Монголын түүхийг жоохон гойвуулсан. Тэгээд хятадын талд зохиолтой. Тийм ер нь бол Монголын түүхийг л гойвуулсан байсан гэсэн. Тэгээд манай хэд бас яг тэр бодит амьдрал дээр одоо манай үзэгч сонсогч бүгд мэдж байгаа. Бодит амьдрал дээр яг нүдэн дээр чинь ингээд тийм их хэмжээний мөнгө яг зөвхөн чамд тэр чинь хуваагдаж штэ тий байж гин чи зүгээр л кино тоглоно. Гэхдээ тэр чинь ингээд зарим хүмүүс анзаарч гоё кино байна гэдээ өнгөрчин. Гэхдээ яг цаад логикийг харах юм бол Монголын түүхийг үгүйсгдсэн байна гэдгийг судалгаагаар мэдж байгаа штэ. Бидний үеийн залуучууд юм чинь тий. Тэнгүүд тэрэн дээр үгүй гэж хэлж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр мөнгөнд үгүй гэх чадвар. Тийм штэ. Тэгэхээр ер нь Монгол хүмүүс мөнгөнд үгүй гэж тий сурах бол маш том тий сорилттэй. Яг дээрээс нь жоохон сэтгэлтэй баймаар тий. Хаа явсан газар. Манай монголчуудыг ярихлаар би л болж л болоо гэсэн тийм үзэл бодолтой байгаад шүү дээ. Нэгт би. Брогийн хувьд одоо олон жил 14-5 жил Солонгост амьдарчлаа. Тэгэл гадаад амьдарч байгаа тэгэхээр чи Монголд ирэхээр нэг юмнууд нь алдаанууд нь анзаардаг байна шүү дээ. Тэ. Ер нь хүмүүс тал руугаа хоёлаа энэ зам амыг ярихгүй. Хүмүүс тал руугаа ямар асуудлууд чамд зүгээр хэлжээ л та тий. Надад хүн тал руугаа зүгээр сэтгэлгүй л байна шүү дээ. Бүх зүйл дээр сэтгэл чулнаа өмнө сэтгэл хөдлөл болоо шүү дээ. Сэтгэл байхад тэр нэг амар лаг ажилдаа байх шаардлага байхгүй. Сэтгэл байхад ажиллаа угсаа сайн. Сэтгэлээ хүнтэй бүрлдээд маргалаад судлаад авахгүй тий. Уучлаарай. Тэг уучлахгүй чинь ямар зүйлээр сэтгэлгүй л байна гэж харагддаг. Солонгост яаж энэ нэг кейс мэс яриач бро. Солонгост чинь тэгээд бусдад л гай болохгүй болоо. Аим шүү дээ. Яг л тиймэр дүү болчихсон гэж. Би солонгос хүмүүсээс асуудаг. Солонгос юу нь гоё юм уу гэх. Тэгэхээр би шууд хэлчихсэн. Солонгос улс нь л гоё. Улс нь амар хөвчлөлтэй гоё шүү дээ. Гэтэ хүмүүс нь таалагддаг. Хитрхи бүр хуваачаас гэх юм. Би гэхдээ бусдад гай болохгүй шүү дээ. Монголч чинь хуваачи тэрнээ бусдад гай болж. Бусдад гай болж хуваачи тэгээд солонгосчууд бусдад хүндрэл өчрүүлэхгүйгээ. Тий, хуваачидаг. Би болж тэгэл болоо. Бусдад мөнгө зээлэхгүй. Хэлсэн цагтаа яг том орны хүмүүс ер нь тийм болчтой юм шиг мэнд санагдсан. Америкт яг тийм нэг юм хүм цаана байгаа мó гэмээр хүмүүс амар олон гэдэг чинь бүх яг ингээд роботтой харьцаж байгаа юм шиг. Ямар ч тийм дотор нь хүн байгаа мó байхгүй мó ээж энд байна уу гэж асууж байна. Харин тийм тэгээд хүн чинь тэгээд айлуулах гайгүй соёлтой газар амьдрахсан хүмүүс зөвхөн ч гэсэн ингийн болоод заавалч гангалаад байх шаардлагагүй л ч тийм л шүү дээ. Нанд тэгээ Монголд ер нь амьдрах юм уу? Яа шүү дээ. Амьдрах шүү дээ. Хизээ ирэх юм? Одоо яг бодсон байхгүй ерөнхийдөө нэг 5 жил дотор ирэх болов. Монголд бас залуучуудаа мэдсэн сурсан бүх зүйлээ хуваалцсан. Цаашлаад Монгол зөвхөлтэй. Тэгээ Монголд амьдрахад ер нь яг юу хэцүү вэ?
Ямар ч хаалтгүй зүгээр шууд. Хоёлаа угаасаа ямар нэвтрүүлэг байгаа ш. Монголын үндэсний телевизэн нэвтрүүлэг байгаа ш. Хоёр найз л хоорондоо цэцэрлэгийн найзууд л хоорондоо юм ярьж ш. Хэцүү. Яг ядаргаатай юмнууд нь. Ядаргаатай юмнууд. Зодчих гээд байгаа залуучууд нь. Муухайш нь залуучууд. Чамруу тэгж гин үү? Надад хэлэхгүй шүү дээ. Харж явах ч хүмүүс хоорондоо ямар муухай. Хүмүүсөө зангиж явдیں۔ Тий. Мөргөлдөчгөөл судалдчихгоол тулаан ич гээл юм. Дээрс нь сигнал үнэлээтэй юм. Йоо. Бам дараал цаатал яваал цаатал нэг угаасаа бүлэрсэн байгаа юм чинь. Ер нь жоо хүлээстэй байхгүй бол хэцүү л байна. Тэр нөгөө стресснээс болоод иж магадгүй тий. Чи стрессийг яаж давж гардаг? Унтна. Зүгээр л унтна. Унтах дуртай. Манайха сайн унтаарай. Тэр унталт шээ. Тэр унталт шээ. Ямар юу гэсэн үг? Тэр унталт биш гэстэй. Яг юу гэсэн үг? Л тоглосон шүү зүгээр юу улаач тэгээ. Зүгээр ингэ сайн унтаарай. Тэр унталт биш ээ. Тэр бол гэхдээ яалтчгүй тайлдаг л таа шүү. Тий. За тэгээд багын найзтайгаа сайхан сууж боолохгүй байлаа. Энэ их бэлтгэлийн одоо маргааш явах гэж байлаа Солонгос руу. Үгүй маргааш нөгөө нэг Бухотын тоглолтод орно. Маргааш Бухотын тоглолтод орно. Тэр чи одоо саксаар алаан болох гээд наа. Алаан болж тохноо маргааш. Тий. Сакс тоглолцдог тий. Өө яг хөө. Спортын хэмжиндээ чаддгүй нэж хальч хийдэн чаддаггүй нэж онгойтой. Тэгээ нөгөөдөр Солонгос явчихна. Тий. Танаа тим Нандин Эрдэнэ тим ер нь ямар хүмүүс байна? Дасгалжуулагч. Тэгээ одоо ингээд томорж гинөө менежерч гэдэг юм уу. Тэгээ одоо ингээд чи менежертэйг явж ах чинь нэ тий. Манай багт одоо Солонгос дажгүй найзаг нь сая тэр монголчуудыг би ингээд эндээс гэрээлж явууллаа шүү дээ. Солонгост холбож өгсөн, жуулчлж өгсөн дүүмээ сая Пази аврагчлаа WBC-ийн Аз нам хөндлөн орнуудын аврагчлаа мэржлийн боксing. Бас Солонгос улсын авраг боллоо. Тэгээд дээрс нь бүрэн зөрөг гэдэг авраг байна. Аз жаргал гэдэг авраг байна. Солонгост манай баг бол хүчрхэг гэж юу. Одоо манай менежер найз маань байна. Ирэхээр бүх зүйлийг хариуцсан. Хийдэг. Өнөөдөр шисэн шахуу ямар ч цаггүй байсан. Тэгээд яалч Жошуа болохоор л ирлээ. Нэр. Одоо ч гэсэн одоо гараад митинг бас байгаа тий. Харин тийм ээ, найз нь тэгээд яг цаг гаргаад ирсэнд ч баярлалаа. Найзтайгаа тэгээд уулзааг удацсан байсан болохоор бид тэр чинь ингээл яг үзэгчтэйхээ өмнө бүх юма хуваалцаад ярилцаж байгаа шүү тий. Ямар ч бэлдсэн юм байхгүй. Би бүр эндээсээ нэг ч асуусангүй шүү дээ. Энийг өөр нэг ураа базаа хайчи. Тэгээд одоо нөгөө өрсөлдөгч тамирч одоо яг 30 лөө яваад арай. Одоо нэг том тулаан болчихж байгаа. Монгол хүн болгоо энэ нөгөө тулааны бас хүлээж байгаа. Тэгээд одоо ч бас энэ он гоё ялтаар эхэлж штэ тий. Холимтлааны төрөлт бол тий. Тэгэхээр бид нар бол маш их хүлээлттэй байгаа. Тэглээгээд нэг дарамт бант байхгүй штэ. Багтай шээ тий. Тэгээд нэлээ өндөр баг. Ер нь эвгүй гараад штэ. Аль тарсах метр 84. Тий. Тэгээд би ч одоо 77 доллар нэ 70-аас зовж байгаа чи юу 84 гэсэн. Тэр жинлээ тий. Тэгээд кикбокс ч юм байсан. Тэгээ өөр хөвтөд аягүй сайн толддог. Тэгээд надтай толдвол угаасаа бокс бол алуулах юм чинь барилдах л бол гэж бодоод шүү дээ. Гэтэ яг бас өндөр юм чинь нөгөө мөчөө ашиглах гэж үзэж бас магадгүй. Магадгүй угаас тэр чинь хоосонгүй мэрэгжлийн л тамирч шүү дээ. Тулаанууд нь үзсэн үү? Ганц зэрэг үзсэн. Одоо ийм өндөр тамирчтай ер нь биеэр жоохон том тамирчтай тоглоход чамд нэг өөр нэг тактикуд байдаг. Зүгээр шахаж л явна. Зайг нөхгүй. Тэгээд өндөрөдөө тоглох юм бол хөлнөөс нэхлээд хөлийн ажиллагааг болгоод дараа нь гидсэнд нь зөвч тамирын суулгаад тэгж ягаад зөвч юм байна. Багт чинь гол нь. Үгүй тэр чинь багтахгүй ч үгүй шүү дээ. Гэтэ би одоогоос хийх ёстой юм хийн. Ажил гэсэн бодолтой л. Магадгүй ялагдсан ч байх магадaltaй биш болно шүү дээ. Тэмцээний дараа тий. Ялагдчих магадгүй л дээ. Гэтэ би харамсахгүй л байх ёстой. Бүх юм хийж чадах ёстой. Хизээ харамсахгүй байдаг. Одоо тулаан боллоо.
энийг хийцний дараа би бол дийлэгдсэн ч харамсахгүй гэдэг тийм сэтгэл зүй нөгөө төвшөнгө тодорхойлох шүү дээ, тийм. Сайхан зодтолт болов. Сайхан зодтолчод тий бүх юм гаргацсан бол би ядарч эсвэл нэг л өчүүлээд ч юм уу тий. А зүгээр ялгач өөрөө оруулж чадсангүү дээ гэсэн юм дээ шүү дээ. Тэгэхээр ялгцсан ч юм уу сайхан зодтолтоод бүх юм гаргасан тохиолдолд хизээ шархсан. Үнэхээр дийлэхгүй л юм шүү дээ. Тийм шүү. Тэр Fight Club гэдэг кино байдаг шүү дээ, Brad Pitt нөгөө маш хацсан хахад үздэгсэн. Тэр кинон дээр ингээд гоё нэг юм нийгмийн навшин юм стресстэй амьдралд байж байгаа сайхан зодтолтоод нэг стрессээ тайлдаг залуучууд байдаг шүү. Зодсон ч бай, зодуулсан ч бай. Тэр шиг яг одоо манай үзэгч залуучууд донд бол зодуулсан ч гэсэн зодсон ч гэсэн яг нэг юм нэх гоё болчдөг тий. Оройн гэртээ очиод нэх гоё би хөнгөрцөн юм шиг тий. Яг тийм мэдрэмжүүд авдаггүй яг мэрэгжлийн тулааны дараа. Угаас тийм шүү дээ, байгаад шүү дээ. Ахаа нэх гойсон хөнгө шиг юм. Ялчих юм бол тэгээд зүүт чиг шүү дээ. Амар гоё кайф. Ямар гоё чадчихлаа шүү. Хэдий тэр бүр чухал тоглолт биш байсан ч гэсэн тэгэл тэр ялтын төлөв гарч ирж байгаа юм. Одоо жоохон санхүүрөө орчих. Энэ подкаст маань өндөрлөх тийшээ хандж байна. Бид нар бол бүх сэдвээр сайхан чөлөөтэй нээлттэй ямар ч бэлдсэн би бүр ингээд цаасаа аваа шидчихлээ шүү дээ. Яг ингээл гоё эмоцороо яриа явж байна. Тэгээд Кермарон төрөвчрөн хэтэрхий орж ийн гэж бод бити одоо зүгээр. Ер нь одоо энэ тулаанд ялах юм бол хэдэн төгрөг авах юм? Энэ тулаанд ялах юм бол $20,000 хэвцээ. Хавцалж тий. Ялагдах юм бол гэдгийг нь асуухгүй. Тийм бэлэггүй юм байж л. Зөө. Тэгвэл нэлээд энэ юу ч юм бас өндөр юм биш үү те. Ер нь бол 7-8 мянга байдаг бол билүү. Тий, яг чи амарчлаг мэдчихэж ш. Тэрнийхээ хөвчлэний $5,000. Тий. Америкт бол $3,000. Тэгэлтэй шүү дээ. Гэхдээ энэ төвшний тулаан бол нэг 6-7 мянга ах шиг байна. Төвшний биш. Найз нэг энэ төвшөнд гарцсан байгаа даа. Тий. Тэгээд дээрс нэг чинь бүр 20 гэдэг чи амар. Тий. Найз нь өөрөө угаасаа тулдсан Солонгос улсад нандин ирдэг гэдэг тамирчны үнэн юм байгаад байгаа. Тэгээд энэгээр би бас өөрөө ч гэсэн бахархдаг. Би яг энэ хэмжээний үн цэнийг тогтооцсон боллоо. Өөртөө баярлалаа. Чин цаана нөгөө маньч олон жил ивент нөгөө шоу тоглолтууд зохион байгуулалт хөтлөөл явдаг гэсэн шүү дээ чинь мэдээ. Тэгэнгүүт эн чинь нөгөө зохион байгуулагч бол угаасаа юу харж байгаа гэхээр ашиг харж байгаа. Тэгэхээр чиний та хоёрын тулааныг хийгээд та хоёрын мөнгийг өгөөд тэр заалны төрөөс промошны зардал тэр ажилчдын зардлын ард хэдэн төгрөг байна л гэдгийг харж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт одоо жишээлбэл нэг хамтлаг ч юм уу нэг дуучин авчираад дуулуулахад үзэгчдийг хэр татах уу гэдэг нь хамгийн чухал байхгүй. Тэгэхээр тэр хэмжээний нөгөө бид нар чи плет зарах гэдэг шүү дээ. Тий яг үнэ. Тий. Тэг өнөөдөр л ихэд 7,000-ны судалтай. Заал зарагдчихлаа шүү дээ. 5,000 төгрөг. Бүр тийм урднаа тий. 5,000 төгрөг. Тэгээ плет нь ямар үнэтэй ах вэ? Гайгүй суудлаасаа. Суудлынхаа сонголтуудаасаа. За энгийн яг суудлал нь тэгээд дууссан. Одоо VIP гэдэг бүр 3 сая хэвчээд. Ер нь гэхдээ анзаараад Солонгосын хамтлаг дуучдын тоглолт шиг үнэтэй болчлоо тий. Одоо тулааны спорт яг ойрлцсон байл шүү. Яг уус яг тэр зааланд байхгүй. Тий. Inspired энэ ч юм. Тэгэхээр яг хоёр алдартай дуучин 5 минутын дотор плетээс зарах хэмжээний хоёр дуучин дуулж байгаа хэмжээнд нөгөө хүмүүсийн интерест тий ажиллаж байгаа гэсэн сонирхлыг татчихна гэсэн үг тий. Тэгээд тэр өдөр ганц бийж биш тий бус тамирчид нь сайн тамирчид байна. Нийт хэдэн тамирчин тоглох вэ? 8 тоглолт гэхээр 16 биш 12 тоглолт гэхээр 24 тамирчид. За ингээд эрхэм мөндөд үзэх сонсогчдоо яг энэ тулааныг үзхийг хүсэх юм бол энэ доор байгаа нандагийн сошиал платформд нэгдээд фоллоу хийгээд инстаграмыг нь дагаад тэгэнгүүт манай ерөөхдөө яг ямар чаналаас яаж үзэх боломжтойг нь тухайн цаг үед нь сториг нь үзээ явж хахад мэдээлчих мэдээлэл тавь тий мэдээлэл тавь. Тэгээд манай подкаст маань тоглолтын өмнө өнөө маргаашгүй тавигдчихна. Тэгээд цаг зав энэ их ажлын хажуугаар цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Энэ бол одоо нэг тийм олон хүнд хүрч амжаагүй байгаа цоошин подкаст. Тэгээд найзынхаа бас ажлыг дэмжих гэж ирсэн гэж найз нь ойлгоод маш баярлалаа. Найз гэсэн
хамгийн дөрвөлж ирэх хэрэгтэй хүн юм тэгэхээр баярлалаа. Бас өөрсөндөө баярлалаа гэж байна. За тэгээд манай холимог тулааны кингүүдийн нэг Нанди Эрдэнэ байлаа. Ингээ бүгдээрээ 2026 онд бүх холимог спортын одоо манай спортын холимог тулааны тамирчидаа Нандид амжилт хүсье. Тэгээд дараагийнхаа дугаараар иргэд уулзцгаая. Баярлалаа.